та бүхэндээ бага хөгжүүлж чадахгүй. Би одоо таньдаг мэддэг хүн баахгүй. Одоо юу гэдгийг те би одоо ингээд зарим хүмүүс бүр ирээд бүр нээлттэйгээр тэгж хэлдэг. Би сүлжээ хийж байгаа гэдгээсээ одоо иччихээн. Би хүнд хэлмээргүй байна. Гэхдээ би өөрөө хэрэглэмээр байна. Надад ямар ашигтай вэ гэж асуудаг. За тэгвэл өөрийнхөө бүртгэлтэй ID дээр худалдан авалт хийгээд өөрийнхөө хэрэглээг хангах, нэг бол ойр тойрныхоо хүмүүст одоо өгөхөд ямар ашигтай вэ буюу өөрийнхөө ID дээр борлуулалт хийх талаар мэдээлэл өгье. Өөрийнхөө ID дээр 50 онооноос дээш худалдан авалт болгоноос хувь авдаг. За одоо жишээ нь 50 оноо эхний сарда бүртгүүлэхэд бол 240 сая төгрөгийн 6% хямдралтай эхлэлийн багцад бол хамрагдаж болох нь шүү дээ. Тэгэнгүүт дараагийн сарда 50 оноо хийхэд дунджаар нэг 270 сая төгрөг болдог байхгүй юу? 6 шатлалын бэлгэндээ хамрагддаг гэх юм бол 50 оноогоо таслахгүй байх нь шүү дээ. Тэгээд энэ 6 шатлалын бэлгийг бас өөрийнхөө найз нөхдөд яриад өчөж бас. За тэгэнгүүт одоо өөрийнхөө 50 онооны идэвхжлтийг хийхийн тулд дунджаар одоо жишээ нь ойролцоогоор сар болгон 270 сая төгрөгийн худалдан авалт хийх шаардлагатай гэсэн. Хэрвээ 6 шатлалын бэлгэндээ хамрагдах гэж байгаа. За хэрвээ өөрийнхөө одоо нэгдүгээр игнэнд одоо баг хөгжүүлээд хүн бүртгэгдсэн тэр хүмүүс нь бизнесийн орлого болгоод энэ одоо бизнесийг одоо төвлөрөөд хийж байгаа тиймэрхүү тохиолдолд багаасаа цалин авахын тулд 50 оног заавал хийх ёстой гэсэн. За 50 оног хийгээд бага хөгжүүлээд өөрийнхөө багаас цалин авах гэж байгаа тул хийх ёстой гэдгийг аягүй сайн ойлгох хэрэгтэй. Гэтэл хүмүүс яадаг вэ гэхээр бүртгүүлчих юм бол би сар болгон 50 оног хийх ёстой юм шүү дээ. Үгүй гэд ингээд идэв. Хэрвээ бага хөгжүүлээгүй байх юм бол дээрэс нь 6 шатлалын бэлгэнд хамрагдахгүй гэж үзэх юм бол заавал 50 оноо хийх шаардлага байхгүй. Тэгэхээр яг өөрийнхөө хэрэгцээг аваад одоо савн боко ч юм уу алчуур аваад яваад иж болно гэсэн. За 50 оноо заавал хийх буюу за 50 онооноос дээш бүх онооноос 20% бодогддог. За энэ 20%-ийг яаж бодох вэ гэхээр одоо жишээ нь ингээл та 100 оноо хийчлээ. За ойролцоогоор 100 оноо ингээд бүтэн одоо жишээ нь магадгүй нэг худалдан авалт хийх гээл ирсэн чи энэ ч таалагдал ингэтэл 100 онооны худалдан авалт өөрийнхөө ID дээр хийчлээ гэж бодъё. За тэгэнгүүт энэ 100 онооноос 50 оноо нь идэвхжлтийн оноог цалин бодогддоггүй. За тэгэнгүүт энэний 50 онооны зөрүү нь 20%. За энэ 20%-ийг яаж боддог вэ гэхээр 50 оноог үржидэг нь 20%, үржидэг нь 3060 төгрөг. За энийг ингээ бодонгууд 30600 гарна. За энэ 30600 одоо ажигласан болвол өөрийнхөө нэгдүгээр игнэнд бүртгүүлсэн идэвхтэй гишүүнээс бэлгийн урамшуул авч ирсэн. За тэгэнгүүт яадаг вэхээр би заавал бага хөгжүүлэхгүйгээр өөр дээр тэгвэл оноо хийнгүүт би бас 30600 авах юм биш. Тэгэхээр энэ нөгөө бизнесийн маркетинг нь классик загвар гэж явдаг. Одоо классик загвар гэдэг маань өөр дээр худалдан авалт хийгээ борлуулалт хийгээд иж болно. Аль эсвэл бага хөгжүүлээд иж болно. Мэдээж хэрэг бага хөгжүүлэх нь ямар давуу талтай вэ гэхээр та одоо жишээ нь 80-20 хуулиар өөрийнхөө багийг хөгжүүлэхэд 80% зарцуулчих юм бол дараа нь эсрэгээрээ 80% амарч явхад 20% ажиллаа хийж явхад таны одоо энэ нөгөө би гүнлүүгээ түрүүнд ярьсан шүү дээ баг хөгжих тусмаа доктортой бизнес болдгоо гэд. Тэгээ энэ багч нь танд орлого олж өгч идэг гэсэн. Тэгэхээр яах вэ гэхээр өөртөө борлуулалт хийгээд байгаа хүн яадаг вэхээр борлуулалтанд зогсчингууд орлого нь зогсчдөг гэсэн. Тийм учраас ер нь бол бага хөгжүүлсэн нь илүү ашигтай. Яагаад тэгэхээр энэ дээрээ төвлөрөөд орлоготой болоорой гэдэг ийм маркетинг багхгүй юу? За ингээд 50 оноогоо хийгээд өөр дээр борлуулалт хийхээр 3600 гээд дүндээ дүн болох нэ. Одоо жишээ нь өөрийнхөө ID дээр борлуулалт хийх дуртай хүмүүс байдаг юм зараад ийм тэмдгүү таньдаг үнэтэй болсон. За тэгэх юм бол 200 онооноос за эндээс дээр борлуулалт хийчлээ гэж бодоход идэвхжлтийн 50 оноогоо хасаад 150 гарна шүү дээ 150 PV-гээ үржидэг нь 20%. За энийгээ үржидэг нь 3060 төгрөгээ бодохоор 1800 төгрөгийн бэлэн мөнгөний цалин таны ID дээр үүснэ. Жишээ нь бэлгийн урамшууллыг бодъё гэж бодоход өөрийнхөө ID дээр хийсэн худалдан авалтаас бэлгийн урамшуулал бодоход идэвхжлтийн 50 онооноос хасдаггүй. Энэ бол зөвхөн цалинтай холбоотой хасалт. За 200 PV оноогоо үржидэг нь
үржигдэх нь 3060 гингүүд 61200 төгрөгний бэлгийн урамшуулалт гарах нэ. За ингээд өөрийнхөө ID дээр худалдаа авалт хийгээд борлуулалт хийгээд байж болно. Энэ одоо жишээ нь ямар хүмүүс илүү тохиромжтой байдаг вэ гэхээр одоо өөрийн гэсэн ажлын байртай тий офистай, лангуу түрээсэлтэй одоо маш олон хүмүүстэй хамтран ажилладаг ийм байгууллагт ажилладаг хүн бол одоо өөр дээрээ худалдаа авалт хийгээд энийг ингээд цааш нь түгээгээд авах боломжтой гэсэн. За тэгэнгүүт 500 оноо болоод ирэнгүүт бэлгийн урамшуулал нь өндөр болдог. За одоо жишээ нь 500 онооноос цалин бодохдоо хасах нь идэвхжлтийн 50. За 450 оноод үржигдэх нь 20%. За үржигдэх нь 3060 гэхээр ингээд бодохоор 275 400. За эндээс нөгөө идэвхжлтийн 50 оног цалин бодохдоо хасдаг тий. За тэгээд 500 оноо өөрийнхөө одоо ID дээр хийсэн байх юм бол бэлгийн урамшуул бодохдоо идэвхжлтийн оног хасдаггүй. За энэ 500 онооноос 20% бэлэг бодогддог. За тэгэхээр өөрийнхөө оноог илүү хийгээд борлуулалт сайн хийж гинэ гэдэг буюу одоо энд жишээ нь 10% өгж байгаа бол энд ингээ 20% өгдөг байх нь ш. За 500 онооны 20% үржигдэх нь 3060 гэхээр 306000. За ингээ 306000 төгрөг. Ингээд нийтдээ 275400 306000 төгрөгийн урамшуулал одоо эндээ цалин бэлгийн урамшуулалтаа болох нэ. Тэгэхээр ажлын байртай хүн бол багаа хөгжүүлэхгүй гэх юм бол өөр дээрээ борлуулалт хийгээд авах боломжтой гэсэн. За мэдээж хэрэг багаа хөгжүүлэх юм бол энэ орлого бол маш тогтвортой цааш хөгжинэ гэсэн. Ингээд анхан шатны мэдээлэл олгосон бол одоо энэ самбарны буланд би 2-ын тоо тавьсан байгаа. Энэ юунаас эхэлж байна гэхээр одоо нөгөө бизнесээр орлого болж байгаа, бизнесээ ойлгоцсон хүмүүс зориулаад цол яаж хийх вэ? Цолны ашиг тус гэдэг талаар. За одоо жишээ нь өөр дээр нэг дор 750 оноо хийчих болно. 6-аас 6-ны хооронд борлуулалт хийж явсаар байгаа тийм. За гэтэл магадгүй өөрөө зөвхөн 50 оноо хийчихэд үлдсэн 700 оноог нь одоо багийнх нь хүмүүс нэгдүгээр инээнд нь орж ирээд 50 оноо хийсэн бол одоо за тэгэх юм бол нийт 750 онооноос 3% бодно гэсэн. За 3%-ийг яаж бодох вэ гэхээр 750-аа 3%-аар үржүүлээд тэгээд 3060 төгрөгөөр үржүүлэхээр хэдэн төгрөгийн цалин орж ирэх вэ? Дараагийн цол болохоор S2 цол буюу багаараа 1500 оноо хийн 6-аас 6-ны хооронд. За 6-аас 6-ны хооронд 1500 оноо ганцаараа ч хийсэн болно, багаараа ч хийсэн болно. Энийг бол яаж ч босгосон болно. Ямар ч хэлсэн өөрийн тэр наноо багийн чинь нийт хүмүүсийн оноотой нийлээд 1500 хүрсэн байх юм бол таныг S2 цолтой гэж үзээд нийт багийн онооноос 6% бодох нэ. За тэгэхээр S2 гэдэг цолтой хүнийг 1500-аас 2990 хүртэлх оноотой хүнийг S2 цолтой гэж хэлнэ. Гэтэл энэ хүнийг 1500 болгоод 6% авна гэсэн юм байхгүй. Одоо жишээ нь 1500-аас 3000 оноотой болгоод лидер гэдэг цолтой болчихж байгаа учраас магадгүй энэ хүн S2 цолтой 2990 оноотой байх юм бол энээс нь 6% бодно гэсэн үг баггүй юу? За тэгээ энэ 6%-аа 3060 төгрөгөөр үржүүлэхээр нийт үнийн дунд гараад ирнэ гэсэн үг. За тэгэхээр нэг одоо 10 юм уу нэг оноо нэмээд 3000 оноотой болчих юм бол лидер цолтой гэсэн үг. За энэ S1 S2 цолыг бол нэг л удаа сардаа барьсан байхад та одоо бизнесээ хийхгүй байсан ч хамаа авахгүй таныг S1 S2 цолтой тэр овогтой тэр улсын иргэн гэж одоо сайтарч орохоор харагддаг байна гэсэн үг. За лидер цолноос эхлээд цолоо 2 сар барина. За лидер цолон дээр лидер 1 гэж цол байгаа. Лидер 2 гэж цол байгаа. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр би өөрийнхөө багт 3000 оноотой нэг литрийн багтай юм байна гэж ойлгож болно. Лидер 1 гэдэг маань. За дахиад энэ хүн маань дахиад өөрийнхөө багт 1 литртэй болчих юм бол ингээ багаараа 6000 оноотой өөрөө магадгүй 50 оноо хийсэн дахиад 1 литртэй бол энэ хүнийг лидер 2 буюу багтаа 2 литртэй хүн юм байна гэдэг цолоор нэм ойлголтыг өгдөг гэсэн үг. За лидер цолынхоо энэ баталгаажуулахын тулд бизнес хийж байгаа хүнд бол 2 сар барихад маш амархан байдаг гэсэн үг. Яагаад энэ амархан байна гэхээр гэрээний маркетинг өөрөө чи энэ бизнесийг яах гэж хийж байгаа, мөнгө олох гэж хийж байгаа. За тэгэх юм бол би чамд энэ мөнгөний өгөөдөө чи сайн төвлөрөөд багаа хөгжүүлээд өөрийнхөө мэддэг чаддаг бүх юмыг хүмүүстээ зааж өгөөрэй гэдэг л ийм бизнес аахгүй юу?
За тэгэнгүүт бүртгүүлснээсээ хойш 5 сарын дотор литр цолтой 3000 оноотой болох юм бол хурдан гарааны урамшуул гээд бүх цалин урамшуул дээр Greenway компаниас 2,142,000 төгрөг өгдөг. За тэгэнгүүт яах вэ гэхээр литр цолыг 2 сар барьна гэж штэ тий. Тэгэнгүүт литр цолтой 3000 оноотой одоо би жишээ нь энэ сард 3000 оноотой болчлоо. Энэ цолыг би 2 сард барихын тулд дараа сард нь би 3000 оноогоо барина. Дахиад 3000 оноогоо багаа хөгжүүлээ тий. Заавал 3000 биш 3000-аас дээш байж болно гэсэн үг шүү дээ. За тэгэнгүүт 3 дахь сардаа за энэ 1 дахь сар энэ 2 дахь сардаа барьлаа. За тэгэнгүүт 3 дахь сард нь танд энэ 2,142,000 төгрөгийн 2/1 нь орж ирдэг. За тэрний дараа сард нь та 4 дахь сардаа дахиад энэ литрийнхаа 3000 оноог барихад үлдсэн 2/1 нь орж ирнэ гэсэн. Тэгэхээр та яах вэ гэхээр нэгэнтээ энэ бизнесийг хийгээд төвлөрсөн. Яагаад тэгэхээр та энэ литр цолыг бариад дээшээ дараагийн цолонд хүрээд магадгүй автомашины урамшуулал, байрны урамшуулал, за хүүхдээ одоо гадаад улсад суралцуулах тэр болцлыг хангахын тулд цалин мөнгө бүх урамшууллаа аваад дээрэс нь хүүхдээ гадаадад өөрийнхөө цолны болцлыг хангаад одоо компани зардлаар сургах юм боломж байна гэдэг зүйлийг манай Greenway компани нэвтрүүлж байгаа учраас энэ болцолд хамрагдъя гэх юм бол өнөөдөр одоо ингээд сүлжээний бизнес гэдэг зүйлээс айгаад байх биш. Энэ эко бүтээгдэхүүнийг бүх хүмүүс түгээгээд эннийхээ шан харамжийг буйныг эдлээд ингээд сайхан амьдралаа өөрчлөх боломж байна гэдэг ийм маркетинг гэсэн үг. За литрийн хурдан гарааны урамшуул маань ийм учиртай. За тэгэхээр манай Greenway компани маркетинг маш амархан мөнгөтэй байдгийн учир нь энэ хурдан гарааны урамшуул байдаг гэсэн. За литрээс дээш мастер хүртэлх цолыг яриад тэрнээс цааш нь би бол ерөнхийдөө ингээд товчлоо ярьчнаа гэсэн. За нэгэнтээ багаа хөгжүүлээ. Литр цолтой болоод 3000 оноотой хурдан гарааны урамшуулт хамрагдах гэж байгаа бол яагаад би түрүүнд ярихдаа литр гэмээр 3000 оноо хийгээл тэгэл одоо болчихж байгаа гэсэн зүйл биш. Энээс дээш хөгжүүлж болно тий. За S2 цолтой гэл тэгэнгүүт 1500 биш 2990 оноотой ч байж болно шүү дээ. Яагаад тэгэхээр өөрөө чинь цалин өндөр гарна шүү дээ гэдэг зүйлийг яриад байна. Тэгэхээр за энэ дээр литр про гэдэг манад цол байдаг. За бүх литр, мастер, гранд мастер цолнууд дээр про цол байдаг. За энэ про цол нь ямар учиртай вэ гэхээр за литр про гэдэг цол маань болцолтой. За литр про цол нэгдүгээр багаараа 5000 оноотой байх ёстой. Энгийн литр цол 3000 оноотой байдаг бол литр про цол нэгдүгээр 5000 оноотой байх ёстой. За хоёрдугаар нэгдүгээр игнэндээ идэвхтэй 5 гишүүнтэй байх ёстой. За энэ 5 гишүүн гэж юу гэж хэлж байгаа юм гэхээр одоо нөгөө магадгүй миний түрүүний ярьсан 6 шатлалын бэлгэнтэй хамрагдах гэж байгаа. Магадгүй одоо энэ 5000 оноог босгож байгаа, багаа хөгжүүлж байгаа ийм хүмүүсийг хэлнэ гэсэн үг. За ингээ энэ 5 гишүүн чинь 50 оноогоо хийцэн байх ёстой гэсэн үг. Ийм хоёр болцолтой. За ингээд 5 одоо жишээ нь магадгүй те энэ 5000 оноогийн чинь энэ багууд ч өсгөж өгдөг байж магадгүй шүү дээ. Тэгэх юм бол яах вэ гэхээр энэ 5000 оноотой литр про гэдэг цолоо одоо ашиг тусыг мэдчих юм бол 5 дахь хүнээ магадгүй одоо тэг хүүхдээ ч юм уу нөхрөө ч юм уу бүртгээд энэ болцлыг хангах нь шүү. За литр про цолны давуу тал нь юу вэ гэхээр 5 сарын турш 5000 онооноос 3% ашиг цуглуулдаг ийм цол байгаа литр про гэдэг цол. За литр про цол маань заавал 5000 оноотой байх шаардлагагүй. Магадгүй литр про цолтой эн чин доороо литрийн баггүй болоод литр 1 биш литр 2 биш байгаа байхгүй тийм үү? Тэгэнгүүт доороо литрийн цолгүй дандаа S1, S2 цолтой бусад багууд нь задгаа одоо тий 550 магадгүй 5 оноо хийцэн хүн байж болно шүү дээ өөрөө чинь багт тий. Тэгэнгүүт яадгүй гэхээр ерөөсөө багтаа литр цолгүй бол таныг литр гэнэ. Хэрвээ литр цолтой олчвол литр 1 болчих واخгүй. Дахиад 1 литртэй олчвол литр 2 яваад өгнө. Тийм учраас литр цолгүй хэдэн ч мянган оноотой байх боломжтой. Магадгүй та өнөөдөр ямар ч дор багтаа литргүй 15000 оноотой байж болно шүү. Дараа сард нь та 10000 оноотой байж болно. За ингээд 5 сар дараалал. Тэрний дараа та бүр 20000 оноотой ч байж болно. За ингээд 3, 4, 5 сар дараалал энэ онооноос чинь сар болгон 3% хуримтлагдаад идэг гэсэн үг.
За сар болгон 3% хуримтлагддаг. За энэ болохоор бас өөрөө чинь үүссэн сайтн дээр байгаа цалингийн дасанд харагддаг. За та энэ сар багаараа Leader Pro тэдэн оноотой энэс чинь танд 3% бодогдоод хоримтлал үүслэе гэв. За дараагийн сард нь та 10,000 оноотой байх юм бол одоо нөгөө маркетингийнхаа дагуу S1 2 нэгдүгээр энэсээ бүх хуримшуул авчаа явж байгаа хэрнээ нийт хийсэн онооноос 3%. За тэгэнгүүт дараа сард нь 10,000 оноотой байлаа гэхэд энэ 10,000 онооноос ч 3% бодогдоод энэ түрүү сарын чинь цалин дээр ингээд үнийн дүн нэмэгдээ яваад байдаг. Тэгээ ингээ хороо харахаар түрүү сарынх, энэ сарынх гэдэг дараа сард нь та 3 дахь сартаа багаараа 20,000 оноотой болвол энэ 20,000 онооноос чинь дахиад 3% бодогдоод энэ түрүү сарын 2 үнийн дүн дээр чинь ингээ нэмэгдээ яваад байдаг. Тэгээд яадаг вэхээр 5 сарын дараа тань дээр Leader Pro цолны 5 сар хуримтлагдсан мөнгө бөөндөө орж ирдэг гэсэн. За тэгээд 6 дахь сараасаа эхлээд дахиад та Leader Pro цолноосоо ч юм уу те ингээд хоримтлал үүсгээд ингээд 5 сарын турш бүх цалин урамшууллаа авчаад ингээд мөнгө хоримтлагдаад аваад иж болно гэсэн үг. Leader Pro цол одоо нэгсэндээ чи тэртэргүй 3,000 оноотой лидер болцсон. Дээрээс нь чи бүртгүүлээд 5 сар дотор лидер цолоо хаагаад хурдан гарааны урамшуулт хамрагдсан болвол дахиад жоохон төвлөрөөд 2,000 оноо хийгээд хамгийн багадаа 5,000 оноотой лидер Pro толтой байж болох юм биш үү? Тэгэх юм бол би чамд одоо тэ энэ одоо ажлыг чинь үнэлээд ингээ 3% өгөө. За тэгэнгүүт чи энэ миний бүх яриад байгаа зүйлийг S1 2 гэ бизнесээр орлого болгож бизнес хийж байгаа хүмүүстэй энэ бүх яриад байгаа зүйлийг яриад өчнгүүт энэ хүмүүс чинь бас ингээ цолондоо хамрагдаад хурдан гараагаа аваад Leader Pro болоод энэ 3%-ыг авахыг хүсэж байгаа учраас энэ 5,000, 10, 15, 20,000 гэд ингээд баг өсөх болвол ийм амархан байдгийг нь хамгийн гол нь маркетингаа сайн ойлгоод хүмүүстэй тайлбарлаад өгөөрэй гэдэг зүйлийг л энэ маркетингт тусгачаад байгаа байхгүй юу? Ерөөсөө л учир нь энэ. Тэгэхээр ер нь бол сүлжээний бизнес бол маркетинг гэдэг зүйл маш чухал ахнэ.